За бүгдээрээ сайн байцгаана. Вадагийн мөнхий байна. Манай Вадагаас эхлэн гаргаж буй цоошин тхэн видео контент байна. Үүгээр эхэлж байна. Энэ удаагийн контент нь бас сонирхолтой болох байх гэж найдаж байна. Тэгээд юугаар онцлогтой вэ гэхээр бид бүхэн сонгосон Вадагийн зүгээс сонгосон өрмөц болон сонирхолтой бараа бүтээгдэхүүнүүдийг ялангуяа брендинг бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд танилцуулах гад анхныхаа дугаарыг эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг надтай хамт Оби маань одоо хөтлөхөөр хүрэлцээрсэн байна тийм ээ. Тэгээд би өөрийгөө танилцуулаач. Бүгдээрээ сайн байна уу? Намайг Оюнболт гэдэг. Би Michelin Amazon брендинг туслах дизайнераар одоо ажилладаг. Би тэгээд fashion designer-аар 2016 онд их сургуулиуд төгссөн. Тэгээд өөрийнхөө хэмжээнд чаддаг гэдгээ та бүхэнтэйгээ хуваалцаад ярих болноо. Оби маань тэгээд надтай хамт хүрэлцээрсэн байна. Тэгээд бид хоёрын өнөөдөр сонгосон бүтээгдэхүүн маань маш өргөц бүтээгдэхүүн байгаа. Дөнгөж саяхан худалдаанд гарсан багы саяхан л баг худалдаанд гарахаас өмнө баг нээлттэй байдлаар шоуг болсон тийм ээ. Одоо промошн сурчлагаа хийчихсэн. Энэ бол мэдээж 93 киловатт. $93 бид хоёр өнгөрсөн 7 оны 5 сарын 9-ний хагасаа өдөр яг 1 цагаас өмнө очсон. Юу боллоо? Амар хүнтэйсэн, амар очиртай байсан. Тэгээд шинэ коллекцийн одоо офсуудын худалдаж авахгүй ирсэн маш олон хүмүүс байсан. Бид хоёр өөрсдөө очиж видео хийсэн, өөрсдөө бүтээгдэхүүн худалдаж авсан тийм ээ. Маш олон айгүй их олон залуучууд байсан. Айгүй өргөц. Надад бол өстой миний хувьд бол яг анхных байсан л та. Тэгэж нэг гадаадд л одоо ингээд Supreme ч юм уу те ингээд яг ийм хайп ийм тренд болж байгаа юм залуучуудын шоугүйдэг брэндүүд ингэж өглөө ноочлож эсвэл ингээ хонж авдаг байсан бол Монголд баг би байдгүй байх гэж бодсон чинь бол өстой тэр тусмаа Монгол брэнд гэдэг утгаараа амар шинэлэг тийм байсан те хүмүүс амар хүлээлттэй байсан. Өмнөх нэг лимит зугаар болов. Тэр коллекцэн дээр бас нэг залуу бүр гадаа нь хонжгаад машиндаа хонжгаад өглөө нь яаж хамгийн түрүүнд орж хүссэн юм авсан гэж ярьж байсан. Амар штэ тий. Хамгийн гоё зүйл нь юу байсан бэ гэхээр Кидолтын гаднах тэр экстерьерийн засалт тэр дэлгүүрийн байлээсэн тий. Тэр нэлээд өрмөцсөн шүү дээ. Яг агаар тугаам шиг тэнгэр үүлэн дээр хөвж байгаа юм шиг тийм ээ. Хүссэн байсан. Тэгээд энэ удаагийн коллекц болохоор одоо дизайнер Нима инспирэшн авсан зүйл нь болохоор нэг 1998 онд гарсан Truman Show гэдэг нэртэй киноноос инспирэшн авсан байсан. Тэгээд яагаад энэ киноноос инспирэшн авсан бэ гэхээр одоо бидний өнөөгийн нийгэм бүрд яг тэр тусмаар илүү тулгамдаад байгаа асуудал болохоор хүмүүс эзэж ингээд өөрсдийнхөө одоо ингээд сэтгэлээсээ байха болцсон. Хэрвээ ингээд хэдий ингээд таньдаг хүмүүс ч гэсэн ингээд хоорондоо нэг юм худлаа маск зөөсөн ч юм уу нэг тийм амгүй харилцаатай болсон юм уу? Тий. Зүгээр яг одоо жишээ нь уцаараа л ингэж харилцдаг болсон. Тэгээ танаас би сошиал амьдрал бүр амар болсон. Яг тэр утгыг бар давхар тусгаж өгсөн байлээ. За тэгээд хувцснууд дээрээс ингээд би нэлээ ингээд харсан л да ажигласан. Тэгээд тус киноны ингээд жижиг деталууд одоо тэр киноны стил имиж одоо хүмүүсийн хувцлалт тэгээд одоо тухайн цаг үеийн хувцлалтын тийм юмнуудыг шингээж авсан. Хувцсан дээрээ илүү тусгаж өгсөн байлээ. За хамгийн ихний бүтээгдэхүүн болохоор бид өөрөө pre-order хийчихсэн 7 хоногийн өмнө бүр захиалга өгөөд дуусчихсан бүтээгдэхүүн болохоор hoodie маань. Тэгээд how's it going to end нэртэй Kidoltын гаргасан hoodie буюу малгайтай цамц маань гарсан байгаа. Энэ өнгөний үед бол шууд ойлгомжтой тийм ээ. Truman Show-аас нэлээд inspire түрэн авсан гэж хэлсэн. Тэрнийхээ дагуу нөгөө усан цэнхэр одоо тэнгэрийн цэнхэр юм уу бүдгийн цэнхэр өнгөийг ашиглаж авсан. Тэгээд энэ цамцны одоо ингэр дээрх нэр нь болохоор тэр кинон дээр гардаг одоо тэр Truman Show-ны одоо гол дүрийн залуу байгаа шүү дээ. Тэрний одоо Jim Carrey бидний мэдгээр тийм ээ. Одоо тэрний одоо сайн эмэгтэй гэх нь ингэрийн тэнгэрийн үг юм билээ. Ямар сонирхолтой юм бэ те? Яг энэ нодор улаан цамцан дээр цагаан дээр ингэ нэг байж идэв шүү дээ тийм ээ. Тийм байсан. Тэгээд энэ бол зөвхөн утгуучтай гоё үг шүү дээ. Хайртай хүнийх нь ингэр дээр идэг үг болж байгаа юм тийм ээ. За эргээгээд үзэхэд энэ аягүй сонирхолтой. Энэ зургуудыг ихэнх хүмүүс бас гайхчихж магадгүй, зарим нь янз бүрээр бодож иж магадгүй тийм ээ. Энийг танилцууллаа би. За энэ манай Kidoltын бүтээл дизайнер захирал Нима зорсон байлээ. Өөрөө зорсон гэсэн. Тэгээд энэ болохоор би ойлгохдоо за бурууч хэлсэн гэдэг. Энэ яг нэг Truman-ыг харуулсан юм шиг байлээ. Тийм яг одоо тэр үнийг ингээд зурцсан.
Тэгээд өөртөө стил юм жишээ ингээд одоо дизайнерыг өөрөө зурсан гэдэг утгаараа энэ бүр амар гоё ялсан байсан. Нарийн юмуд нэлээд орсон байна. Дээрээс нь одоо нэг өнгөний зохицлууд нь энэ самсан дээр амар зохиж өгсөн байлээ. Нэлээд арт талын нэлээд жоохон шингээсэн зураг болсон ба. Энэ дээр кедолтыг орчихсан. Yeah, maybe киноныхаа хэсгүүдийг оруулсан байж болно. Эсвэл өнөөгийн нийгмийн Монголын бас тодорхойсон залуучуудыг бас ажиж болно. Энэ дээр бол харах юм бол энэ зургийг үзвэл нэлээд амаа ангаж гэсэн нэлээд аман томтой шүд нэлээд зайтай байх чинь ч юм хэрэгтэй үнийг олсон байна. Энэ дээр илэрхийлэхэд одоо янз бүрээр илэрхийлэх байх л та тийм ээ. Үзэж байгаа хүмүүс маань тэгээ ямар ч тач ийм хідэн зургууд 3 төрлийн зураг байх шиг байсан. 3 сонголттой байсан. Би 2 дахин сонгосон тийм ээ. Тэгээд энэ бүтээгдэхүүн маань энэ зүйлс байна. Бүр обгийн зүгээс хэлэхэд хоёулын ревю юм хэлэхэд байна. Нэг өөртөө хэсгэж хэлсэн багтлаа. Тийм байлаа. Зургийн хувьд бол маш сонирхолтой. Тэгээ би яг энэ дээр нэг юм нэмээд хэлчих. Яг анхны миний сэтгэлээр бол энэ зургийг харахад бол American artist зураач гэж болж хэлж болно тийм бас Quet гэдэг уран бүтээлчүүд. Тэрний зургууд бас ерөнхийдөө бол бас иймэрхүү зураг стилээр зурагдаг. Гэхдээ мэдээж өөр зүйлсүүд байна. Анх бол би харчаад ер нь бол тэр зургуудтай нэлээд төстэй юм байна гэж би харсан. Тэгээд уран бүтээл хийсэн үед бол тийм ээ. Тэгээд хоёлаа бас түрүүнийхээ нэг загвар дээр нэлээд хоёул юмуд ярьсан бол эсвэргээрээ хамгийн хэрэглэгчдэд хамгийн чухал зүйлс маань материал гэдэг тийм ээ. Өнгөөл мэдээж гоё. Загвар бол айгүй тасархай, айгүй болон уур хэцийг, уран бүтээлийг артыг нэлээд шингээж өгсөн бол эсвэргээрээ харин материал юу ямар байгаа гэдгийг хоёлаа бас ярилцдаг спорт нь. За хүди маань. Хүди болохоор надад материал нь бүр амар зөөлхөн. Тэгээд тийм ч зузаан биш, тийм ч нэмгэн биш. Дээрээс нь амар чанартай материал санагдсан. Тийм мэдээж хэрэглэн гэдэг утгаар байна. Тэгээд юу байгаа даа? Жохон зузаан уу? Ер нь бол яг материал хэр материал вэ? Энэс зузаан байгаа юу? Зузаан байгаа. Гэтэ энэ чинь дотор нь шал өөр байдаг байхгүй. Одоо энэ ингээд дотор нь гэхэд юу байгаа? Ийм нэг арай барсаргаад. Тийм ээ. Энэ чинь болохоор агаар салхи юм материал. Тийм үү. Тий. Тэгээд одоо энэс гадна ийм өслөгч байдаг. Бүр ийм арай өөр зөндөө төрлийн байдаг. Энэ болохоор яг стандарт ч юм уу яг ингээд хүмүүст яг тохиромжтой. Тийм нэмэн зузаанараа ч гэсэн тийм тохиолдог материал байхгүй. Тийм байна. За үргэлжлүүлээд манай хоёр дахь бүтээгдэхүүн гэвэл ойлгомжтой миний өмссөн энэ on air буюу агаарт яг үндсэн нэг коллекцныхаа нэрээр нэрлсэн энэ подолт маань байна. Тэгээд эргээд би нэг харчих уу. За тийм. Ерхэд бол урд хэсгээр бол ийм би бол L size-ыг авсан байгаа. Эргээгээд үзсэн. Энэ бол надад аягүй гоё шүү ярьсан байгаад бол аягүй чөлөөтэй. Миний бусад авдаг подолтондос илүү гоё чөлөөтэй аягүй гоё таалагдж байгаа. Эргээгээд үзэх юм бол авто бол тий энийг бас дизайнерын маань өөрөө зурсан. Тэгээд энэ нэг on air гэдэг үг чинь миний хувьд болохоор энэ коллекц ер нь хоёр утгатай яваад байгаа юм шиг санагдаж байгаа. Нэг нь агаарт чөлөөтэй хязгааргүй бай гэсэн утгатай. Нөгөөх нь одоо телевизийн нэвтрүүлэг юм дээр ингээд эфир эхлэхэд on air гэсэн бичиг асдаг шүү дээ. Тэрийг харуулсан бичиг. Харин тийм би бас яг тэгэж бодсон байхгүй юу. On air гэдгийг яг орчуулад ингээд үзэхээр нэг талаараа нөгөө нэг шууд тий. Тэгээ яг нэг эфир гарч байгаа гэдгийг илэрхийлж байгаа гэж би анх бодсон. Тэгсэн чинь яг өөртөөхөн зүгээс буюу яг кедолтын зүгээс өөртөө орчуулсан агаарт гэдгийг бас нэг талаараа яг шууд нэг махчиж орчуулчих юм уу юу гэх юм тий. Агаарт гэсэн нөгөө талаар яг нэг юм телевизийн эфирээр гарч байгаа гэдүүс шууд утгаараа харж. Энэ зурган дээр болохоор яг надад тэр нэг Truman Show одоогийн нэг яг дизайнерын ухаанаар утга санаагаа харуулсан юм илэрхий болсон юм шиг санагдсан. Одоо энэ ингээ on air гэдэг тэгээд ийм телевизийн юм шиг энэ дөрвөлжин дотор одоо нөгөө киноны маань ч юм уу одоо гол дүрийн юу зураглал байгаад болохоор нөгөө нэг inspiration авсан тоогоо илүү зохицолцсон. Тэр санаагаа давхар харуулсан. Тийм болсон юм шиг санагдсан. За материалын мэдээж нөгөө нэг жоохон одоо эн чинь хөвөн даав болохоор юм шиггийн давхарсаа юм өссөн шүү дээ. Тэгэхээр мэдээж нэг тооснууд наалдчихаа. Тэгээд бас нөгөө хар өнгийн учраас манайхан нэг цагуураас хамаараа дандаа хар өнгийн болцсон хүмүүстэй. Нэг сарын 16-нд хаа энэ оны Louis Vuitton тийм. Одоо Truman Show-гийн яг дэмэрэ киноны хэсгийнхаа тэр нэг юу гэж нэрлэх юм бэ? Тэр одоо төсөөллөөрөө одоо яг өөрсдийнхөө нэг хавар болон өвлийн коллекцыг танилцуулсан шүү дээ. Тэр ихтэй 2020 оны ихтэй загваруудаа танилцуулсан байж байна. Тэр шоуны яг тайлбарласан тэр чигтээ Truman Show-ны яг хэсгийн амьдрал. Тийм. Төчгөр амьдрал яг тэр хиймэл орчин. Тэгээд Jim Carrey маань яг ингэж шатаар дээр гарч байгаа юм бүр их хаалгадаг шүү дээ. Яг тэрээс яг бүх модельд гарч ирээ шатаар буугаад
бүх зүйлүүд нь яг тавилттай тийм ээ. Тэн дээр болохоор Virgil Abloh өөрөө креатив бүтээлээ баг тэндээ төвөрсөн байх. Тийм ээ. За тэгээ нэвтрүүлгийнхээ уламжлал бас нэг хэсэг байгаад байгаа бид нарт болохоор тэгээд энэ хийж байгаа бүтээгдэхүүнүүдийг цаашаа ч гэсэн гарах сонирхолтой бүтээгдэхүүнүүдээ бид өөрсдөө зүгээс бас юм ревю хийж байгаа болохоор онолт өгч байгаа. Нэг талаараа бид нэр өөрсдөө мэржлийнхаа нүдээс хийж байгаа онолт мэдэрч байгаагаа би онолт тийм ээ. Хэрэглэж байгаа нүдээс бас нэг юм олон талтай юмнуудыг нийлүүлсэн бас энэ ревю хийж байгаа онолтыг өгч байгаа. Эд 10 нь болохоор хамгийн maximum high point хамгийн сайн гэсэн үг тийм. Тэгээд тэрнээс доошоо тэгээд энэ Agart collection дөх 10-аас оноо юу вэ? Бас хоёулаа бүтээгдэхүүнүүдээр тусна уу гэлээ мэ? тийм. За. On air collection. За Agart самцан дээр нь би тэгвэл 8 оноо өгье. Окей. Тэгээд ягаад 8 оноо гэж байгаа гэвэл яг би нэг жоохон технологи талын ч юм уу жоохон хийцэн сая төрлөглөхөөс өмнө жоохон харсан л та. Тийм учраас би 8 оноо өгнө. Тэгээд подолкон дээр бол би 10 оноо өгнө. Надаа гарч байгаа санаа таалагдсан дээрээс нь би харангуй амар тартай. Тийм учраас подолкон дээр 10 оноо. Бүгдээр нь баярлалаа. Комент хийээрэй. Тэгээ Wada magazine follow хийгээрэй. Тэгээ Obijani Instagram болохоор Obijani. Тэгээ миний болохоор This is Monkey. Тэгээд бүгдээр нь баярлалаа тийм ээ. Тэгээ Gedolta амжилт хүсье. Цааш нь маш гоё зүйлсүүдийг хийгээрэй. За амжилт хүсье.